За энгийн хүний өөхлтийн хөв бол 10-аас 20 тий эрэгтэй хүн, эмэгтэй хүн 18-аас 28 гэж ядий. За 10-аас доошо эрэгтэй хүн байвал ерөөдөө нийлээ одоо бага хөөхтэй гэсэн үг шүү. А 20-оос дээшээ гэдэг нь таргалттай гэсэн үг. Тэгэхээр ойлгомжтой хүн хэвийн маягийн байхад бол 10-аас 20 өөхний хөвд бол багтаад байвал ерөөдөө маш сайн шүү. Хизээ би булчингийн мас авах уу, хизээ би жингээ хасаж эхлэх вэ гэж та нар асуудаг залуучууд маань. За би та нарт зөвлөвөл хүнд нь өөрийнхөө өөхийнхээ хөвөө харж. За 20-оос дээшээ өөхлтэй байвал хөвөөр ярьж штэ тий. Тэгэхээр та нар хассан дээр яагаад гэвэл улам их өөхний хөв body fat дээрээс 20-оос дээшээ гараад байвал та нарын инсулин гормон маш муу мэдрэмжтэй, маш муу макронутришныг тараадаг гэсэн үг шүү. За макронутришн бол уурах нүрсэс тос штэ тий. Тэгэхээр би та нарт зөвлөл анхны шатны хүн бол ерөөдөө дөнгөж фитнесээр хичээлж эхэлж байгаа хүн бол ерөөдөө эхний 3-4 сар булчингийн мас авангөө өөхөө шатах боломж байгаа. Яагаад гэвэл анхны шатны хүн байгаа. За удаан хичээлсэн хүн нэлээд том мастай, нэлээд том булчингийн мас өөхтэй байвал би та нарт зөвлөө тэр 20-оос дээшээ өөх body fat дээр шууд хасаж эхэл. За хасаж эхлэхдээ огцом нүрс хасахаар бага зэрэг нүрсээ хасаад бэлтгэхийн ачаалаа нэм. Өөхний хөвөө бол ерөөдөө 10 хөв рүүгээ буулгачих. Тэгээд хасж байхдаа булчингийн масаа хамгийн их хэмжээгээр хадгалах хичээ. Яагаад гэвэл та нар их булчингийн мас хадгалсан хэмжээнээс дараад нь илүү их булчингийн мас авахд илүү том мастай үлдэн штэ тий. Тийм ойлгомжтой. За яагаад гэвэл 10 хөвлөө доошо body fat буулгах гэдэг өөхөө буулгах хөөрэ буулгах гэдэг бол улам доошо body fat буул өөх чинь бага байвал мэдрийн одоо тэр би альтурсэн инсулин гормон чинь маш сайн мэдрэмжтэй. Тэр 3 макронутришн уурга нүрсэс тосоо маш сайн биеэ тараана. За тэгээд та нар масны бэлтгэлөө орвол та нар юу зүйлийгээд байвал хэнд нь багаар калори нэмчих огцом нэмэхгүй шүү. Жишээ 3000 калори жисэн бол шууд 4500 биш 3300 калори өгвөл хангалттай та нарын булчингийн ургалтын процесс нь тэр 300 калори орно. Гэхдээ хоолой бол та нар цэвэр идвэл илүү та нар тохиромжтой илүү сайн булчингийн мас авна. За иймэрхүү видео та нар таалагдсан бол лайк, шеэр дарахаа бити мартаараа, subscribe хийхээ бити мартаараа биднийг дэмжээрэй. За дараагийн видео дээр уулзъя. Peace out.